Намайг Тэргүүн Баяр гэдэг. Би одоо боловсролын байгууллагт 22 дахь жилдээ ажиллаж байгаа. За өнөөдөр би бол багш нарын ажил хаяад байгаа гол нөхцөл болох бодит нөхцөлийг ярих гэж байна. Өнөөдөр багш нар үндсэн цалингаа яагаад 3.5 саяд хүргэх ёстой вэ гэд тэмцээд байгаа вэ гэхээр за нэгдүгürt бол ажлын байрны стандарт нормтой алдагдсан. Нэг ангид суух 25-аас 35 хүүхдийн нормтой байдаг бол энэ маань бүр хэтэрсэн 50-60 хүүхдтэй болцсон явж байгаа маань ямар ч ажлын үр бүтээмж гарах боломжгүй болчихж байгаа. Хоёрдугаарт энэ олон ачаалттай ажиллаж 2-3 ээлжир ажиллаж байгаа тохиолдолд бид нар хүүхдтэй ажиллах дахин одоо нэмэлтээр давтлага өгөх, дугуулan секцэд хамруулах, өшөө чөлөөт цагийн одоо үр бүтээлтэй өнгөрөх ийм ажлуудад бүгд орхигдож байгаа маа. За 3 дугаарт нь болохоор багш ажилчдын цалин маань үнэхээр бага байгаа нь боловсролын салбарт хүчээ үзэх олон хүмүүсийн эр зоргийг мохоож одоо ажиллах сонирхолгүй болгож байна, гадагшаа явуулж байна. За энэ байдал нь бол эргээд боловсролын салбарыг уналтанд оруулж байгаа гэж бид харж байгаа. Бид бол одоо боломжоор маш их үлээцтэйгээр хандаж одоо ингээд ажилласан. Гэтэл өнөөдөр бидний авж байгаа цалин хэдийгээр ингээд багаар нэмэгдсэн юм шиг хэрнээсээ огт одоо нэмэгдээгүй. Яг тэгвэл энэ маань одоо инфляцийн төвшин, одоо нийгмийн одоо гадуур байгаа үн ханшийн нэмэгдэлгээд маш олон зүйлээс болоод бидэд бол ерөөсөө тэр цалин маань ханаач хүрэхээ байсан. Ингээд өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн хооронд ингэж амьдруулсаар ирсээр одоо ийм хүнд нөхцөлд хүрлээ. Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбоонд харьяалалтаа Багнуур дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны 7 цэцэрлэг 3 сургуулийн мянгаад ажилчид энэ ажил хаялтанд оролцоод байна. Үүнээс гадна бидний дэмжиж байгаа эцэг эхчүүд, асран хамгаалагчид маш олон байгаад бид талархаж байна.